За Монгол Улсын санхүүг мэргэжлийн томоохон байгууллага болох Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтын 20 жилийн оюунуудад зохиож байгаа юм байна. За тэгэхээр нэгтлэн бодох одоо мэргэжлийн байгууллагууд ер нь ямархуу шин шатанд гарсан бэ гэдэг талаарх мэдээллийг одоо үзэж та бүхэнд хүргье. Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт байгуулагдсан цагаас зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеийн нэгтлэн бодох бүртгэлийн тогтолцоог бэхжүүлэх, Монгол улсад олон улсын стандартыг нэвтрүүлэх, санхүүжлийг сургах ажлыг удирдан чиглүүлж иржээ. За өнөөдөр 3800 гаруй мэргэжлийн нэгтлэн бодогч, 140 орчим аудитын компани, 800 орчим аудитор, 21 аймаг 6 дүүргийн салбар зөвлөлийг игнэнд нэгтгэсэн үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болсон байна. Тэгээд одоо бид бүхний хувьд бол цаашид энэ одоо мэдээллийг хэр үнэн зөв гаргах, за тэр гарсан мэдээлэл нь одоо хэр одоо бодиттой үнэн зөв байна уу гэж олон улсын одоо стандартын дагаа баталгаажуулах чиглэлээр бол одоо энэ 20 жилийнхээ хугацааг бол чиглэж гаргасан. Цааш ч гэсэн энийг илүү одоо улам баттган олон улсын зах зээлд одоо ажиллах чадвартай, олон улсын зах зээлд өөрсдийнхөө одоо бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдыг гаргах, одоо тэрэнд нь одоо илүү сайн одоо зөвлөгч нарыг одоо бэлтгэх одоо энэ чиглэлээр бол бас дараагийнхаа цаг хугацааг бол чиглүүлнэ гэж бодож байна. Энэ төрлийн мэргэжлийн байгууллага дэлхийн бусад улс орнд 100 гаруй жилийн туршлагатай. Тиймээс үндэстэн дамсан зохицуулах, сургалтын зөвлөх зэрэг байгууллагаас туршлага судлах нь ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын нэг болж байна.